Урлаг дөргсөн амьдрал Лүндэгийн дашням. Сайн үжээнү. За сайн өдрөө. Тэр тайзнаас алхаад ахад бараг тийм том тайз биш тий. Үгүй том тайз. Сайн байна. Яа, тайз нас. Ярахгүй дээ. Зөндөө. Ярахгүй бидний ажил амьдрал залгуулсан алтан тайз маань юу дээ тий. Тэртээ 63 онд анх одоо танилцсан хүн байгаа юм шиг. 1975 онд курс төгсөөд анх ирж байхад багш миний гараас хөтөлж тэгээ дуучин гэсэн юм тушаал гаргуулan одоо хоор ангидаа дагуулan орж илаа. Багштайгаа 1980 онд уулзсан юм. Энэ том урлагийн авьяастай агуу хүний хүргэн болсондоо бас хобби сэтгэлдээ ч гэсэн ер нь бахархаж явдаг аа. Багш маань зүгээр хувь хүний хувьд бол их тайвуухан, их сонин хүн байсан. Чөлөө цаглгаар бол хүүхдүүдтэй л эрхэлж явна, тоглож явна. Ажил дээр хэд ачаалттай ажилласан ч гэсэн гэр орондоо бас цагаа зарцуулдаг. Бид хүүхдүүдэндээ анхаарал халамж тавьдаг. Үнэхээр бид нарыг аяйгүй хайрлж өсгсөн. Нэг удаа хүүхдийг зодож байгаагүй. Нэг удаа чирүүн зангиж байгаагүй. Мэдээж багшид нэг онцлогтой юм ямар ч юм тийм төвөгшөөлгүй маш их тийм юм их хөөхгүй. Чадахгүй ч үнтэй хамаагүй заавал нэг юм өгчих гээ сургачих гээ тулж их ажилдаг. Одоотой адилхан ч юм техник хэрэгсэл байхгүй шүү дээ. Одоо багш минь бүх дөрвөн хоолойг өөрөө аялж заадаг гэсэн. Дөрвөн хоолой дууран дээр нь сопранын салган сопран 2 дуурдаг ч юм уу, альт нь 2 дуураад, баритонын 2 дуурах гэдэг ингээд тэгэл юм бол өшөөл өргөн дуугарах гэдэг шүү дээ. Ноот толгоныг өстө бараг энийг засахгүй болохгүй байна. Хий сонсчод дараагаар нь аяг бодно бас тэрийг бодож дахид төлөвлөж хийн. За эхлээд сопранд, тенорт аялал, альт, баритонд ингэж аялал. Дахиж аядангийн өөрчлөн таалагдахгүй тэрийг ингээд махраад бүр юм болохгүй тийм чанартай уран бүтээлийг хийж исэн. Дуулуур чадвар гэдэг ямар өчтэй юм бэлэр хүн үндсэн өөрийнхөө дуулах борснаас өгсөн өнгө аясдэр түшиглээд дуугаа сонгоод дуулахад оршдог юм аа. Ингээд тэгж биднэрт дуулах чадвар зааж өгчөөсөн. Тэгээд заримдаа бохинд айхтар бохинд жугаан биш аа чи биш л даа гэдгийг өөрхий. Тэгээд байж байгаа дахиад л үзэндээ тэгээд үзвэл нөгөөдөл нэг оноод дуурчна. Мөн штэ л гэх юм. Тэгээ нэг тайвшраад ялмаараа сааж яваад тэгэл заахан одоо хууч хөрдөг. Ямар гоё тийм эвтэй найртай болгож ингэж одоо хүмүүжүүлсэн байдیں۔ Тийм ээ. Тэгээ тэр нь энэ том жижиг хэм байхгүй нэг нэгнийгээ сайхан хайрладаг, хүндэлдэг. Одоо нэг дуучин маань алдахад бид бөөнөрөө шийдгүүлээд байж шүү дээ. Альтын бол алдаад. Тэр альтууд баритон янууд байж л. Тий байж. Тэгэл дахиад байж. Тэр хамт олны эвшиг хамт олон бүрдүүтэх талаар манай багш нар гайхалтай багш нар байсан. Харин анхны ноотны багш нь бол Дэмбэрл гэж хүн байсан гэж яддаг. Одоо Хуны Эмэр Хугармаар гэдэг адуучин дуу зохиожсэн Дэмбэрл гэж хүн байсан гэж ярьдаг. Өөрөө л өөрийн гişin одоо нөгөө хүний нэг бэлэг танхай гэж ирсэн бэлэг танхай авьяасан аав ээж бурхнаас хууч магтаалч намдан дэрж идэх хүнд анх шав оруулж ясан гэж энэ хүүгээ аав нь. Тэгээд тиймэрхүү сайхан ардын авьяаснууд алдар цот ахмад хүмүүсүүдээс сурч энэ хүн урлагтай амьдралаа холбожээ.
Аав минь одоо нэг актер олон сургууль төгсөөгүй өөрийнхөө л нэг оюун ухаанаар л явчихсан. Сайхан шүү. Тэрийг бахархаж яхад. Тэгээ дандаа байгалийн гайхамшиг уул усны гайхамшигыг магтсан хэрлэн гэдэг шүү лээ. Их ууртай их агаар тэнгэр муу их толгойтой улаанаар эргэлж ингээл эргэлдээд хурдан наалгар байхдаа юу ч болоогүй юм шиг хэлгэн мэлигээд телевизэнд хэлгэн цэнхэр юм. Сайхан салжигтай хүн ингээд жирэлцэн сайхан зөөхөн урсгалтай юм байд. Тэрнийг л аялгуу тэр хоолоо олон хоолоо хийхдээ тэр бүгдийг тэр дууны дотоод ирсэн чиг гарамгай гаргашин болоод тэр их өндөр өрөмдөгж байсан тэр. Тэгээ багш минь одоо бид нарт дан найраг одоо хоор янз бүрийн дуу заахаасаа гадна хувьчилж дуучин хүнд одоо ямар хоолойн дээр ямар дуу зохих вэ гэдгээр нь бас тус нь тийм одоо заавар зөвлөгөө өгдөг байлаа. Нэг онцлог нь тэр дуучдын хоолойд нь зориулж бас дуу бичдэг. Нэг хэсэг би зэрэг салгаж ирээд адар сургын дуу тоглодог байлаа. Гээд энэ саяны нэг удын навчин хөмсгтэйхэн алдрын чи шагналтай гэж энэ дуу надад тоглуулж байна. Тэгээд одоо л самбалын дуу гэдэг өнгө айс надад гарч иж байна. Одоо нэг юм хүм маягтай тоглоно шүү. Чи дахиад өөр дуучдын дуу битгий дуулаар тэгхийн бол чи сүүлд хэнч биш болоод үлднэ л гэж хэлсэн. 86 онд надад анх удаа Даршин багш маань бэлчээр дуулах дуу гэж нэг сайхан дуу хийжсэн. Бэлчсэн хоньноос айгу чамин дууг айгу бодож хийдэг. Сонирхон чи юмудаа таалада суусрах энэ хingэрийг өөрсөнд нь ингээд хоолойд нь тааруулаад зориулаад бичсгэр чинь тэр хүмүүний дуу олон түмэнд хүрэн штэ тийм ээ. Аав миньс нэр дум зохиохдоо ор дэрэн дээрээ ч гэсэн хөл гараа хөтөр хөдлөж ингэж станаараа дуудах гэсэн. Манайд бол тийм нэг сайхан том хөгжим болоод байгаагүй. Тэгээ багш минь яриад энэ юу энэ чиний дуу гэж магадгүй юм байна. Наслмаа дуусалдаа тэгтээ чи энийг ер нь дуулаад үзгээд. Тэгээ Жоно хонгор хилэн хар хоёроо багш одоо өөрөө надаа өгч зааж өгч ирсэн. Багш маань энэ дууг дуулахад үнэхээр л одоо морин дил дээр давхиж байгаа юм шиг ястай салхи татуулаа давхиж байгаа юм шиг тэгж ингэж бөмбөлцөж одоо тэ юу гэдгээ одоо нэг үнэхээр сайхан одоо морио жороо морио ч юм уу унаад хайртай хүн рүүгээ давхиж байгаа тийм сэтгэлээр дууных нэрийг мартсан хангалын уян гэдэг дуу бичиж өгсөн юм шиг байна. Энэ сая зураг харж ирсэн чинь. Төмөр хоёрт болохоор ухаарч амьдрах хорвоо гэдэг дууг би одоо зориулж бичсэнийг мэдж байгаа. Багш манай багшууд бэлэг танхай хөдөө төрж өссөн. Хөдөө төрж өсөөд л ая дууга хийсэн. Энэ Даршинын дуунуудыг одоо бид бол зарим хүмүүс л ардын дуу гэж яваад байгаа. Ардын дуу гэж явна гэдэг чинь ард түмний сэтгэл тэгж хүрч яана л гэсэн үг. Альва том зохиолчд альч улсын гэсэн дандаа тэр гарал үүсэл зохиолынх нь их үүсвэр ард түмнээс ихтэй байдаг гэдэг. Яг тэрний нэг нь манай багш шүү. Яг орон нутгийн тэр ястны онцлогуудыг харуулсан мэтгэлүүдийг их хийдэг юм байна. Бүрээд дуу, үзэмчин дуу, бараг дуу гэдэг одоо зүүн аймагуудад хэрхэн амьдардаг ястнуудын дуу бас олноор найруулжээ. Энэ бол энэ одоо Монголын олон ястнуудын тэр дуу хуурын онцлогийг гаргахад их тус тийм болно даа гэж ингэж боддог юм да. Нэг ийм сайхан хөгжмийн зохиолч, хар мэстэр, жүжигчин, морин хурцын тухай ингэж яриа сууж хатвал таатай байна. Хельсинкинд болсон баха. Финландд Хельсинкинд болсон. Тэр 8 дугаар их наадамд морин хуураар үндэсний хөгжмийн оркестрт оролцоод тэр оролцсон үндэсний хөгжим мөнгөн медаль авч
тэр хамт олон оркестрээ ороход мөнгөн медаль авахд хувь нэмрээ оруулсан ийм хуурчин багш маань баш. Хүнийг одоо бас харах юутай. Одоо энэ хүн урлагийн хүн байж чадна гэдгийг одоо төвшин төгс төмөр хоёрыг тийм ээ Эрдэнэбат ингээл бүгдийг харж байхад ер нь ав манаас их тийм учраас одоо олон сайхан шавьттай болсон. Гайгүй сайхан амжилт болгосон дуу чи зөндөө биш ганцхан би биш зөндөө олон шавь өнөөдөр олон гавьяатууд багш маань байж байна. Тэгээ авчирсан хүмүүс нь бол ер нь гомдоогоо үгүй те бүгд л сайхан дуучин болоод явчихна. Одоо нийтийн дуу гэтэл 300 гаруй дуу зохиолчсон байж байна. За бүжгийн хөгжимхөд 90 бүжгийн хөгжим зохиосон гэж ярьж байна. Тэр болгон хүн зохиогоод идэггүй 3-4 ангитай том магтуу одоо том дуулаачийн найр дуршил зорьсон том хэлбэрийн бүтээлийг бол 10 гаруйг зохиосон гэж ярьж байна. За тэгээд жүжигийн хөгжимтэй жүжигт өөрөө тоглож байсан. Гэт ингэж ярихаар зөв энэ хүн болоод зөвхөн тал талын авьяастай хүн харагдаад байгаа юм л да. Альтан ургийн голомтой хан хэдийн хоймроос асар тэнгэрт дуурсан хаадын игсийн хиймроос ардын дуушиг хоногсон жонон хонгорын аялгуундор алдар суугаан дуурсгасан лүмбигийн дашнамын бүтээл дор аялан дууламар сэтгэл хоногсон дуунууд дээр алс хэдийг түүчээсэн аялгуу сайхан бүтээлүүд дээр айзам хөг амьлуулж хоолойн царайг шалгая авьяас билгийн эцэдтэй хуран чуулж айсъя. Энэ оролдооны бэлтгэл ажлыг хангасан соёл урлагийн газрынхан за чуулгын хамт олон за бусад бүх дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст өр хүүхдүүдийн өмнөөс талархалж байгаагаа илэрхийлье. Сайн шинэ хамтлаг байгуулад бас нэг орлого оруулж ирсэн биш байгууллагатай. Тухайн үед чинь одоо бас энэ орлогынханд чинь одоо төлөвлөгөө өгдөг байсан тий. Тэгээд төлөвлөгөөний дагуу одоо тэгээд энэ жижигхэн хамтлаг байгуулалт тоглож ирсэн байна. За ястай хөрхөө аав маань. За энэ манай аав. Манай хангын чуулганы уран бүтээлийн гол бодлого бол ардын урлагийн ихтгэл зөв Монголын ардын урлаг соёл урлагийг хөгжүүлэх, судлах, сурталчлах гол одоо бодлого хийж явж ирсэн байдаг. За тэгээд өдний хугацаанд ингэж явах хугацаанд 50 гаруй жилийн хугацаанд манай хангын чуулганы Тэсма дууны уран бүтээлийн бүжгийн хөгжмийн бас бодлогчийг хандлагыг авч явсан Монгол улсын урлагийн авьяастай лүмбигийн дашим гэж уран бүтээлийн нийтэд дахин таниул хойч үедээ өвлөн үлдээх ажилд энэ одоо энэ Хинтиангийн засаг даргын санаачилсан за энэ хангинти чуулгын уран бүтээлчдийн одоо амьдрал дээр ингэж амьлуулсан энэ улсын дуу дуулаачдын уралдаан бол их сайхан болж байна. Энэ бол одоо аавын минь дурсгалыг хүндэтгэх, алдаршуулах маш сайхан үйл явдал боллоо. Аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн хурлын дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт одоо бүрэлдэхүүнтэй бас соёлынхаа өв соёлыг энэ сайхан хангинти чуулгынхаа ахмад алдартнуудын энэ сайхан наадам зохион байгуулахад маш том одоо хөрөнгө оруулалтыг өгсөнд өөрийнхөө зүгээс болон хангинти чуулгынхаа өмнөөс дахин бас баяр талаастай илэрхийлэхэд татаа байна.
өнөөдрийн 2 өдрийн одоо уралдааныг шүүж суухтаа үнэхээр багш минь нүдэнд үзэгдэж байлаа. Хоор зааж байсан тэр бидний урд зогсоод биднийг дохиж байсан нь төгөл дээрээ суугаад ингээд нэг галжиж чичээд жоохон далжиж чигээд ингээд сууж байгаа нүдэнд үзэгдээд өстө уулцсан юм шиг боллоо. Тэгээ энэ орчин үеийн хэмнэлээр уран бүтээлийн ингээд шинэ аранжировок найруулгаар ингэж сонсох бол үнэхээр сайхан байна. Одоо сая уралдааны нээлтэн дээр Жоноо хонгор дууг бол манай хан энти чуулгын уран бүтээлчд, дууны анги, бүжгийн ангийн уран бүтээлчд бол үнэхээр шинээр амьлуулж үнэхээр сайхан ард түмэндээ хүрэхээр сайхан тоглолоо. Соёлын ордны анхны одоо найруулагчаар тэр жоохон 17 та хүүхдийг татаад аваад ирсэн байна шүү дээ. Тэгээ байжсэн Цэдэн бол дарга иржээ. Шалгаа юу одоо айлч яаж явах гэдэг лээ аймагуудаар явж бод. Тэгээ концерт үзэж. Тэгээ концерт үзсэн чинь Цэдэн бол энэ нөгөө тоглолтыг найруулсан хүн хаана байна гэдгсэн чинь. Нөгөөт харин пишгийг харж зогсож байсан айгаад айсан ч юм уу яасан чинь тэгээд хөөж гараад ир хой гэд тэгжсэн гэж. Баррикадаар урлагийн баррикадаар их дагаж явна. Тэгээд бүр Баруун аймаг ингээл улсаа тойроод сар гарan явдаг энэ тэр баррикадаар явдаг байлаа. За дан найраг гэдэг энэ уран бүтээлийг тайзан дээрээс дахиулна гэдэг тийм амар одоо эдвшээ. Тэгэхэд бид нарыг ховдод бид нар очиж тоглосон. Тэгэл эхлээд дөлгөө хэрлэнгээ дуулна. Дуулаад дуусах тэр зэрэгтэл зүгээр бороо орж байгаа юм шиг алгадчихж байгаа. Тэгээд бид нар гайхажсэн хүүшээ дан найрыг дахиулдаг юм байна. Гэхдээ тэгээд шууд дахиулж авсан тэр баригад дан найргийг. Тэгжил багш минь тэг чамин гой хүнд сонсголонтой тэгж найруулдаг байсан. Тэгээд биднийг тэгж хүмүүжүүлээд баригад явахаар штэ үг даадаг болсон. Тийм ээ? Ачаал даадаг болсон. Амьдрал таньсан бид нар. Айгуу гоё болсон. Ер нь баригадаас их юм олж байгаа. Их юм олж байгаа. Багшийн найруулсан хэрлэнгийн барья дахиулаад дараа нь олон өсөв хурцүүхүү дахиулаад дараа нь 3 дахиулахаар багштайгаа гөшгөний урд багштайгаа гарч зүгээр дан давхар шуран гайгүй зинхэн айчин биш жирийн зүгээр сун цагаан богн дуугэмээр айчин биш уртын дуу багш маань хуурдаад гөшгөний урд заримдаа дуулдаг байсан. Манай багш нар ерөөс айгүй гоё уран бүтээлийг эрэл хайгуул хийж их судалдаг хүмүүс байсан. Тэгээ ингээд томилтоор ингээд Баруун аймаг руу яваад л тэгээд Баруун аймаг бас их өөрмөс дуу хоолойтой шүү дээ. Ичлэн тэгээд Баруун аймаг руу судалгаа хийж явахдаа маш олон гоё дуунууд атраад цас талтай нь дуулдагсан тийм сайхан дууг концертыг одоо найруулан тавьчихсан.
Одоо манай дашин багшийн хүрээнд бол яг Зөвхөн Монголын ардын ая айлгуу уламжлалт одоо өөрийнхөө судалгаан дээр тулгуурласан өөрийнх нь одоо уран бүтээл уран сангууд яахааргүй хан эмтэж болгоо бид бүхэн бодлого болгож буцаж одоо энэ уран бүтээлийг судалж таньж бас ингээд хамтран ажилладаг хүмүүстэй сонсгож ойлгуулах гэх мэтлэнгээр одоо цаашаа бид нар явах нь зөв болж байгаа л да. Дараагаар нь Зүүн аймаг руу явж одоо Дорнод Сүхбаатар аймаг руу явж судалгаанд багш нар маань бас л бөөнөр явж 3 өдөр л яваад судалгаанд яваад бас одоо сайхан дуучтай бас гой дуунууд татартай болсон. Эмэгтэй чуулгаар дуусан манай хам толон алтаваад өөрөө тэр залуучууд Монголын залуучууд оюутны 2-3 дугаар амд өөрөө гоцолдуугаар алтаваад дэлхийгээс алтаваад тэгэхэд багш маань нэг үнэхээр ингээд дээшээ ингээд дэвчээд ингээд тэгчээд их чинтэй баяр хүргэж байсан. Тийм. Миний гайхал та нар гайхалтай намайг багшилж байна. Та нарыг би шүтгэх ёстой. Та нар намайг шүтж байхад багш маань ёстой нэг нүднийхээ нэлээсийг гаргаж баяр хүргэж байсан. Өнөөдөр болтол ил юм шиг байдг юм аа. Тий тэгээд тэгэхээр тэр үеийг одоо гайхамшигт багш бид нарын бүтээл гэхгүй сэтгэлээс маань гарахгүй байх нь төвдөө хүүхэ. Тэ багш маань гэр бүлийн хүн дуучин зарлагч шүлэг найраг уншдаг драмын жижиг тоглодог тийм хүн байсан. Багш маань гэр бүлээ. За би алдарт дуучин Дамчаа гэж өвгөн байсан тэр өвгний өргөмөл ганц охин юм аа. Тэгээ аав минь бол намайг мэдээ орох цагаас одоо уртын сайхан дууны тэр уянга тэнүүн аялгуу орон нуглаа тэр өхнийг одоо сэтгэл зүрхэндмэн шингэх тэр одоо дуулдаг олон түмэнтэйгээ наргиж хөөрдөг залуу үеийнхэндээ зааж сургадаг ийм байсан учраас би бол бүр багаасаа сургуульд орох цагаасаа эхлээд урлагийг их сонирхдаг тэр дундаа одоо дуу хооронд их дуртай урлагт их дуртай ийм гэрүүл төмөөцсөн учраас би тийм байсан л да. Ийм их одоо нүр хөдөлмөрийн ард тал дайрымаа гэж тэр байна. Тэгэлгүй яах. Бас л цог зэлийг бадруулагч хүн шүү дээ бас. Тийм ээ. Миний дараагийн зохицол. Тэгээ бүгдийг зохицол. Одоо амьдралын одоо өстэй нэр ёстой нөрөх туслах гэсэн төр. Тий, даримаагч маань гавьяа таваад яаж хайрлах вэ те? Яаж хөндлөх үү гэдгийг бид бас өмнө дэлгэрт багшийн нутагт ухаан хадмынхаа нутагт очихдаа дандаа нэг паян дагуулдаг байсан. Нэг тоглолтод орсон чинь даримаа өтер гошил дуулна л да. Тийм гошин шиг юм дуулах гал хоёулаа гарсан чи үзэгчд нэг мерсэр инээлдээд л их юм. Инээлдээд л их. Одоо ямар гач юм бэ бид гараа дуулаагүй байдаг гошин шиг дуу. Үдшийн бүрээгээр гацаа хой гэл дарима тэгнэ би хой гэл тэгээд төгссөн чинь хөхрөлтөө л их хөхрөлтөө. Ишин чинь өнөө гутлынхаа захилгааныг татхаа мартчихад нөгөө дарима мартчихгүй. Тэгээд орсон чинь багш л хаач та нар яах гээд байгаа юм? Та нар яах гээд байгаа юм? Энэ темаг шиг мэд тэгж оруулж явах юм. Тэгж аашиж явах ёстой үлжээгүй тэр та нар яах гээд байгаа юм гээд. Орон бүтээлээ тойрох одоо юмд нь бүхэл одоо болцоотой өхнийг одоо бас төшилцэж, тослолцож тийм боломжийг нээж өгөх талаар одоо сэтгэл санаа тавьж ингэж хамтран зүтгэж бит 234-5 жил хамт амьдраад байгаа болсон. Хэрдэн гурсасан талтай усайхан нутгашу үнэтэй багшийнхаа одоо жилийн амьдарч байсан энэ сайхан газар ирээд байна. За тэгээ багшийн маань одоо
1980 оноос 93 он хүртэл одоо энэ өргөөнд энэ байшинд одоо амьдарч байсан. Энэ байшинг одоо тэр үеийн 78 онд багш маань урлагийн гавь зүтгэлтэн болсон. Тэгэхэд одоо багш маань энэ аймгаас энэ байрыг өгч ийсэн. Энэ одоо хоёр дахь одоо шинжлэгдсэн хаяг нь байгаа. Ийм дөрвөлжийн юм дээр ингээд фон дээр листтэй тэгээд дээр нь одоо өөрийнх нь нэр хаяг хөгжмийн зохиолч энэ дамжуулаа гэдэг ингээд сайхан бичсэн байна. Багшийн маань энэ сайхан шинэ байранд ороод бид нар одоо найранд нэрж байснаа бүр тодхон сандгий. Тэгээ энэ чэнэс л одоо хан энти чуулга руугаа одоо хослоод алхдаг юм байлаа. Тэгээ одоо энэ одоо алхаж ичгэж энэ сайхан явах хоорондоо л уран бүтээлийнхээ талаар өөрөө сэтгэж бодж явж байсан. Тэгээ хамгийн сүүлд одоо нэг бие муу байхад юмдаа би хантайгаа хийж нэргэж ирсэн. Хантайгаа орж ирээд яхад за миний ханд хэлжсэн багш маань чи одоо багш хүн одоо ерөөсөө эрүүл мэндэл бодоорой. Төрийн ажилд бидэнтэй бидгүй явдгал юм байлаа шүү гэж хэлсэн үг нь одоо хүртэл бодогдгийн. Багш маань энэ ч байж сүүлийн одоо амьдралынхаа хугацааг энэ ч дуусгасан. Бид нар эргэжтэй ойрчхон даримагч маань энэ ч нэр хичнээн их халамжтай багшийг минь нэг сайхан дүр аяйгуу хөөрхөн гэр барьцсан. Гэрт багш маань тамхиадсан, хойдолд нэг ор зассан. Орон дээр сайхан суудсан бид нар байн иргэдэг. Гэгэ саран мөнгөдөг байгээд амар жаргалангийн айдуугаар алтан дэлхий цалиг данхан байгээд амар жаргалангийн айдуугаар алтан дэлхий цалиг данхан байгээд. Одоо энд бас хэлмээр байна. Миний багшийг бас толж толгын 3 чулуу болж исэн би гом багшигаа хэлмээр байна. Бид нар хэлж байгаа шүү дээ. Тэгээд Санжаа Сүрэн багшигаа хэлье. Энэ 3 маань ивийг хичээж авиасыг ингээд базаж атгаж байсан. Анх л одоо үүсгэн байгуулсан соёлын ордноос бол одоо энэ өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон одоо багш нар ардын өв соёлтой хайртай хүмүүс. Амьдралаа бол одоо энэ яг харахгүй энэ Монголын төрсмэн хангалттай чуулган уламжлал өсөг дэвжигт бол цаг хугацаа амьдралаа зарвалсан ийм л одоо буянтай хүмүүс. Тэгээ энэ донд би боддгийн бас л 3 өөр харин шиг. Санжаа багш чинь амар сэлэн байхгүй юу? Тийм ээ? Одоо зүгээр л одоо омголон дайчин. Тэгэхэд миний багш ямар вэ? Эсрэг дүр нь багхгүй юу? Нам байлгаал байна. А тэн донд нь гом багш яах вэ? Зөөлнө штэ. За яах вэ? Одоо тэгээ болно да гэд. Хамгийн олон жил ажилласан дөрвөн багш маань дөрвөлээ нэг чуулгын дөрвөн багш дөрвөлэн соёлын гавьяас зүтгэлдэг. Тэгээд дундаа бол өсө гайхалтай эв шиг. Ийм л гоё тий. Тэгээд одоо байнга зогсоод явж гэж явдаг тий. Тэгээ энэ 3 багш маань одоо үнэхээр энэ хан хэнтий чуулгыг бол үнэхээр нуруунд дээр нь өссөн. Олон жил болж тэр 3-ыг нь муудажхан үзээгүй тий. Нэр бидний нэр одоо эргээд ямар азтай. Энэ Хинтээ аймгийн одоо улаан гэр гэхээс эхлээд суурин нэр үнэхээр бат их тавигдсан шүү. Заримдаа ч би өвнө загинж байна. Гол нь манай гом багш дашны багшаа юрвэлдэг би өвнө загна хамаг гол айшилдаг нь Санжаа багш маань. Сайхан бүчгийн дуунууд хийнэ. Тэгээд бүчгийн дуунууд хийн тэгээд бүчгийн дуунууд бид их дуулуулдаг байлаа дуучтаараа. Энэ бүчгийн донжмыг олохдоо яг ард түмний донд байдаг хөг аялгыг их ашигладаг хүн. Яагаад гэвэл ардын дуу хөгнөөс нь авдаг. Дэчин багшийн бас бараг гэж үж үгүй. Бараг ардын хошин бүжиг гэж. Тэр хөсөлдсөн хөрөө залуучуудын характер таарсан тэр хөг бөмбөрийн аялгуунууд нь зогссон нэрээд ийм бараг одоо нэг ийм л багтаа гэсэн хүн одоо сансаад бүгдийг ойлгохоор ийм сайхан хөгжмөдөг бичсэн дээр. Тэгээ Афган жамбалгын шүлэг гэдэг бол үнэн хүү сэтгэл зүрхээс бичдэг. Тэр хүн одоо орчлон одоо гэгээтэй хардаггүй мөртлөө гэгээтэй хардаг хүнээс илүү тэгж одоо үгүй хаанаас нь гарч хаанаас нь ингэж дүрсэлж бичээвэ гэмээр. Тэгээ багш Афган жамбал багш хоёр ч хоёулаа гайхалтай нийлсэн бас. Тий нэг нэгнийгээ ойлгосон. Олсон хоёр тий олсон. Афган жамбалгаа
Манай ээж энэ чинь одоо Нэг нэг ноттой. алдар дуучин дамжаа одоо миний өвөө аван жамбалгаа аав энтертэй Авган жамбалгаа амьдарч исэн юм л. аван жамбалгаанд амьдэрдэг Тий. байсан. Тэр алдар дуучин дамжаа гэдэг чинь дуучин байсан. Ардуучин байсан гэж байна тий. Одоо манай тушин дуухийн дуудаг хэлдэг сайхан хэрлэн байна. Тэр дуунуудыг чинь шүлгийггүй нэр юм уу? Үнэхээр гайхамшигтайгаар бичсэн. Тэрийг багш аялгау хийхдээ гайхамшигтай. Тэгээ нөгөө дуучин шүлгчин 3 бие биенээ оллоо гэдэг шиг тийм гайхамшигтай уран бүтээлүүдийг гаргасан. Тэгээд Лүнгийн дашин гэдэг хүн бол зөвхөн эх орондоо төдөөгүй хэлийн чандад дэлхийн залуучууд оюутны наадамд орж явсан, Кубад одоо пянзан төрөл бишүүлж явсан хүн шүү дээ. Тэр чинь өөр одоо Лүндгийн дашин гэж үндсэн гавьяан байхад хэнтийн дашин гэж ногөлдөг. Башин алдартай дуучин Анна Герман гэж сайхан бүсгүй байдаг. Энэ бол Жон хонгорын дуусан байдгийн 70-аад оны үед манай оронд ирж тоглохдоо дуучид маань тухайн оронд очиод тэр орныхоо нэг бүтээлийг ингэж амьдруулж бас түмэнд хүргэдэг штеп. Гэт энэ Жон хонгор гэдэг дуу бол Анна Герман их хөөрхөн дуусан байдгийг. Тэгээ энэс хойш одоо энэ монголчууд төгөндлөсөн одоо дэлхийд ер нь данстай хүн бодлоо гэд Жон хонгорын дашин гэж одоо ард түмэн нэрлэх болсон. Дуулалт жүжиг бий. Тэгээ жүжигийн чимэглэл хөгжмүүд бий. Хувьяа гэдэг дуулалт жүжиг одоо бичсэн. Тэрийг бас манай тайзан дээр бас нэлээн одоо олон жил тоглогдсон ийм одоо жүжиг байгаа. Хийсэн том уран бүтээлүүд их хөв заяа гэдэг дуулалт жүжиг. Дуулалт жүжиг чинь 78 онд хийсэн штэ. Анхных нь 50 байхгүй юу? Одоо цэс батгаа цомлын нэвчээд багш аялгаагийн нэвчээд Маш их хүч хөдөлмөрөөр авиас бэлгээ шавхаж хийсэн бүтээл байдгийг. За энэ дуулалт жүжигэн дээр өөрөө бүр хятад данжаатын дүрд бас тоглодог байсан. багшууд өстэй чихтэй хин тэр одоо детал метал одоо тэр Тэгнэ өөрөө яас тий аймаг жижиг хэрэгэлтэй тэгнэ шүү дээ. бас ч өөрөө хийчихсэн. Тэгээд айгүй ингээд татчих мавтаа. Тэгээ янз янз. Хүн дутуул гардаг. Тэгдэг байсан. Тэгээд нардаг нөгөө данжаа сайн доо их. Тий гоё шүү дээ. Яг нөгөө данжаа чинь доо тэр шүү дээ. Саяавина хэ замариона засуу ганди миний болна гэдэг. Багшист янз. Дараа нь ингээд их хувьцааг биччихээд шагналаа надад харуулсан байхгүй. Ингээ бод 25. Яа. Тэгэж шүү яа. Шин цүнх, шин пором тэр л очихжээ. Намдаггүй зөвхөн шинэ байшинд гээд нэг жүжиг. Тэр жүжигт багш нэг гошинчогийн маягтай нэг залуугийн дэр тоглоод байна. Би нэг цэцгээгээд үйлчлэгч хүүхчүүд ширээн даагуур ороод зүгтаал ширээн даагуураас намайг багш татчаарч ирэл ингээд гайгүй хоёудаа оролцоод болоод ингээд тоглож байд. Тэгээд юу яахгүй. Та одоо яагаад нэг гачин ердөө чимээгүй мөртөө нэг гачин ингэж хараад ердөө хөдөлгөөнгөө очих яагаад тэгж байна. Тэгээд хүмүүсэд энийгээд ахын та яагаад тэгж байна. Дөрийнхээ голыг орно гэж тэрийг хэлдэг юм мэдүү. Мэдүү чи тэр чи бас сони дуугаа. Анх удаад тэр мөнхийн харуул гэдэг дээр нь манай аавыг оройлд нь дамбын оройлд тоглож урьжсэн. Тэгсэн чинь ингээд айгүйх байлдаж байл тэр жүжигэн дээр их байлддаг байхгүй юу. Тэгээ байлдаж байсан аавыг хамгийн сүүлд нь ингээд олон цэргүүд байжсэн гэр гэнтхэн буутах дээр нь би бүр өстөнөр ухаангүй уйлж илээ. Дараагийн жүжиг тоглоход ер нь бас гайгүй гол оройлуудад багш маань тоглож хин шүү. Миний аав бол тэр дамб гэдэг хүний өмнө дэлгэрийн гаралтай шүү дээ. Тэгээд тэр дамбын оройлд нь тоглоход нь
бас аавгаа бахархчлээсэн. Бусад багш нараас Дэмбэрл багш маань ердөө хэлгээ баянаар тоглож хөгжмөр гэсэн Дэмбэрл багш болоо юу хэлэн чадахгүй голгодно. Бас хэлэн годогдоод гоцсон. Тэгэхэд багш орчихсон байна. Гом багш болохоор зэрэг 2 хүн өгтэй юмд ногооны газар уулзсан шүү. Ногооны газар уулзсан шүү гэд тэрийг хэлэх гэснээр өдөр чинь чэйжлээд яг цагаа болохоор буруу хэлчихээд тэгээд ташлан багш болохоор шилэгдээд юмд орчихно. Тэгээд багшийн дундаа болохоор зэрэг бас дараагийн жил ихтгэл тэгээ бас гол мал юугаа бас хэлээд өгч хүн. Тэр чи их л мундаг юм байх үү? Одоо дан найрал дуу гэдэг бол маш олон хүнийг хүмүүжүүлдэг байдаг. Хамт олонж болгодог. Тэгээд энэнд бол маш их оюухан их зарсан юм дээ. Дан найрлын бас их мастер хүн шүү дээ манай багш маань. Өмнө дэлгэр суманд бид нар дурсамж тоглолтыг хийж исэн төрсөн нутагт нь. Дараа нь Дуурин театрт дурсамж тоглолтыг хийсэн. Тэгэхэд би яг Жансан руугаа хажууд суусан. Тэгэхэд одоо тэр найрал дуу муугийн бол Дуурин дууч дуусал да. Тэгэл чагнаал. Тэгэл надаас бас юм хүм асуугаал. Тэгээ яг л одоо наав чинь яаж дуугаа бичдэг бас энэ найрал дуу Монголын хэмжээнд одоо энэ найрал дууг ингэж хийсэн хүн байхгүй шүү гэд. Тэр том хүний амнаас тэг сонсох ёстой сайхан байсан тийм. Ер нь тэгээ багшийн олон би тэр дан найрал, хөгжимгүй хоор, хөгжимтэй хоор, копил дурлаж дуулж ирсэн. Үнэхээр гоё хийдэг. Үнэхээр сайхан хийдэг бас. За тэгээ олон сайхан найрал дуун дээр нь олон сайхан эмэгтэйч болоо дүвэд квартетыг дуулжсэн. Багшийн минь нэг өлгийн нутгийн уянгад байдгийг. Тэр үнэхээр гоё дуу. Тэгэл 2 хоолой Хорийн душиг үжим үехэн ингээд болно. Тэ энэ хоолойны салалт гэж нэрээ. Би ч бас уйхан хүн л дээ. Тэгэл өөрөө 2 дугаар хоолой дуугарчхоо мөртлөө ингээд 1-2 хоолой салаад явчихтал өстө бараг заримдаа дуугарч чадахгүй ингээд уйлах гээд байдаг гэсэн. Миний багш тийм гоё хүн байсан. Тийм одоо өөрийнхөө уран бүтээл дээр сэтгэл зүрхий дэндүү зориулсан. Дэндүү одоо өөрийгөө одоо юу гэдгийг баг золиослсон хүн. Ингээд би одоо хөөс сургуульд явсан Улаанбаатар. За тэнд очиж найрал дууны багшийн мэрэгжил эзэмших ийм хөөс суралцсан. За энэ дээр бол одоо манай багш нар одоо ардын жүжигчин одоо Лувсан Шарав, за төрийн шагнал одоо Дамжин Сүрэнгаа, Мөрдөрж багш, за Бярва багш Нурлын аваач төлтөн ингээд одоо ялангуяа найрал дууны мэрэгжил эзэмшүүлэхдээ төрийн саяархалт ардын жүжигчин Лувсан Шарав багш маань бол надад одоо их зүйлийг өгч одоо тэр талаар гарын минь ганцганд хөлийн минь дөрөнд хүргэж өгсөн ийм багш байгаа. Ерөнхий ойлголтыг аваад өөрийн авьяас өөрийн хөдөлмөр уугүй мэдрэмжээрээ энэ найрал дуу гэж өсгөжтэй. Далнаа юмд анх уртын дуугаар найрыг багш хийсэн. Уртын дуу найруулсан хэрүүлгэн найруулах хөгжим зохиолч савархан байдаг. Алдартай Хэрлэнгийн Барья гэдэг дуу ардын жүжигчин Шар Хөхнэр дуулуулад ямар сайхан найруулсан. Бараг соёлын орныхаа таазан дээр хүмүүс нь багтахгүй. Тэгэл спортын ордонд 80 дуучнаа зогсоож байгаа л тэгэл тэрийгэ давтаж хүн болгон дээр нь ажиллаж анх удаа хийсэн мөртлөө тэр үеийн мэрэгчлэтнүүд л тэгж магтсан гэсэн. Гайхалтай сайхан хийсэн байна. Гайхамшигтай тэр олон хүний олон хоолойтой. Тэр хоолойны гармоны тэр зохирол
өнгөнүүдийн дууралд тэр дуулаачийн онцлогийг яаж гаргаж ирсэн юм гээл ингээд Яг Хинтийн аймгийн соёл урлагийн 10 хоног болоод аав маань төрийн ордонд Цэдэн бол даргаас урлагийн гавьяа зүтгэлтэн цол тэмдэгэ аваад ингээд найрал дуучид маань ингээд аавыг маань бүгд хочиж бүх аваад дээш нь ингээд ирчүүд нь дээш нь ингээд шидэж ийсэн тэр дурсамж үнэхээр ааваараа бахархаж ийсэн. Тэр үед тийм учраас одоо тэр үед бол Монголын уртын дуу их өнлөгдөж байсан. Хамгийн өндөр ундаа авч сонгодог дуу байна гэж Монголын уртын дуу. Гэрээр юм хийхдээ бол би энэ 70 жилийн өгтөж бол нэг 10 шин дууны одоо айлгуугаар билэг барина гэж ингэж бодож байгаа. Одоо ч зарим нь хийгээд байгаа шинэ тухай. Тий. Нэг томоохон одоо найрал дуу хийж өгнө. Ийм юм бичиж байгаа. Цаашлуул одоо манай чуулгын хамт олон ч одоо энийг дэмжиж хийлгэе гэдэг тайлан үжлэг, уран бүтээлийн тайлан үжлэг одоо тоглолт. Хийн 70 жилийн хойд энэгээрэл бий билэг барина гэж бодож байгаа. Иймэрхүү л одоо юм хийж төлөвлөгөөтэй байж байна да. өөр араажид ажилладаг болохоос араажийнхаа орон санд орж үтсэн нийтдээ ер нь бичлэг бол нэг 40-од бичлэг байгаа юм. 40-од бичлэг байгаа. За 50 хөхгүй бичлэг байгаа юм. Тэгээд энэ хүний сайхан бүтээлийг мөнхжүүлэх хэрэгтэй байна. Би бас энэ нэг юм бодож хэлээд байгаа. Хадгалалт хамгаалалт энэ хүний сайхан төвийн дэлгүүрэлт нь ямар байгаа вэ гэж бодож. Одоо үе дамжсан энэ сайхан урлагийн бүтээлүүд нь үрд бас ингэж ард түмнийхээ чихийг мэлаж явах болтугай гэж боддөг юм аа. Бид нар бас энэ сайхан юм ингээд алдагдуулахгүй бас дараагийнхаа цаг хугацаа, дараагийнхаа цаг үед өвлүүлэх нь бидний бас нэг том хариуцлага бодлого бас байх ёстой гэж үзэж байгаа. Тэр ард түмний дунд тэгж төвд дэлгэрсэн дуунууд байгаад хахад зөвхөн орон нутгатаа биш энэ өргөн удам Монгол нутгийн чинь өнцөг болгоомжт дуулж хэрэгтэй юм шүү дээ. Одоо Начин Богшийн сайхан дуу хоор уран бүтээлүүдийг шинэ цагийн залуучууд сурснараа аяйлгууг нь өсгөхгүйгээр энэ цагийн темпэнд оруулж бас игээд олон нийт төрөх бас боломж нэгж байна. Бидний хувьд бол тэрэн дээр хаан тэжүүл Богшийнхаа уран бүтээлийг түгээж хаад нэг оюуны өмч гэдэг их мэтлэнгээр юм амжих юм ярихгүй. Бид бол олон нийтэд угаасаа сурталчлах ийм том бодлого орж учраас энэ маань бас ингээ хэрэгжиж байгаад бид бас талах ийм л бас ажил бүтэлтэй бас наадам болж байна гэж үзэж байгаа. Ингээд унтраачихгүй юмсан хойш үдээ өвлүүлдэх юмсан Дашин гэж ийм хүн байсан юм шүү гэдгийг бас олонд таниулж мэдэж явахсан. Ер нь өмнөх үеийг сурцаад өнөөдөрт ажиллаад хойш үдээ өвлүүлж өгч явах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр энэ Дашин гэдэг хүний тухай бид их ярих хэрэгтэй байна да. Энэ хаан хинтийн нөхцөөс ирсэн олон алдртнуудын нэг яахгүй энэ бүндгийн Дашин гэдэг юм байна.